Говьсөнбөр аймагт Тавтай морил. Боржхон төмний голомтыг сахигч Говьсөнбөр аймгийн Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 242 км-ийн зайд Төвөө, Дундговь, Дурнговь, Хинтгийн аймагуудын 9 сумтай хиллэн Монгол улсын зүрхэнд оршдог хамгийн залуу аймаг юм а. Говь тал хээр хосолсон 5540 км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрт Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын нийт 18000 гаруй хүн зон амьдран сууж байна. Манай аймгийн сум бүрээр Орос, Монгол, Хятад 3 улсыг холбосон төмөр зам, олон улсын чанартай хатуу хүчилтэй авто зам дайран өнгөрдөг. Зам дагсан хөгжил аймгийн манд бүхий салбарын тулгуур болж олон давуу талыг үүсгэсээр ирсэн. Тиймдээ ч өнгөрсөн 30 жилд дэд бүтцээ бүрэн хөгжүүлж, өөрийн телефон, интернетийн бүх сүлжээ нэвтэрсэн байна. Говьсөнбөр аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь тээвэр логистик, хөдөө аж ахуйн уул уурхай, аялал жуулчлалын салбар бөгөөд түүний хажуугаар хүнс хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбарыг тогтвортойгоор хөгжүүлж ирсэн. Бидний гол давуу тал болох газар зүйн байрлал, зам харилцаа, дэд бүтцийг даган шилжин суурших иргэдийн тоо багаар боловч тогтвортой өсөж байна. Хүн нэмэгдэхийн хэрээр хүнс нэмэгддэг шиг эдийн засаг, нийгмийн баталгаа жилээс жилд сайжирч иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бүтээн байгуулалтууд өрнөсөр байна. Үүний тод илэрлэл нь 21 аймгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Говьсөнбөр аймаг сүүлийн 5 жил дараалан 5 дугаар байранд ирэмблэгдсэн явдал юм. Хүн амын амжиргааны түвшний үзүүлэлт, эрүүл мэндэ боловсролын чанар хүртээмж, хүний хөгжлийн үзүүлэлт дээрэж улсын дунджаас дээгүр байдаг. Боржхон төмний голомтыг сахин тэдний соёлын үеийг хадгалж түгээсээр ирсэн нь говьсөнбөрчүүд бидний гол бахархал илээ. Эзэн Чингис хааны алтан уургийн үргэлжлэл боржхончууд энэ нутагт аж төрөн амьдарч байсныг гэрчлэх олон баримт байдгаас тэдний зан заншил соёлын өв манай аймагт хамгийн хадгалагдаж үлдсэн юм. 1691 онд боржхон хошуу өв байгуулахад хатхын баруун замын дунд тошоо гэж байгуулсан. Хатхын баруун замын дунд тошоог байгуулахад дандаа боржгончуудын дорцсон байхгүй юу? Тэгээ боржгон хошуу нэр авсан. Боржгон цэцэн хошууны гол нутаг нь бол манай Говьсөнбөр аймаг юм. Говьсөнбөр аймгийн нутагт байгаа боржгоны хошууны жасаа тамгын газар нь Чойрын богдуулын Баруухан хойно Хүхийн голын хойд дээр өргөө тэнд байрлаж байсан. Одоо тойрон тэнд байж байгаа. Энэ хошуу хүн амынхаа тоогоор Цэцэн хан аймагтай 1-дүгээрт, улсын хэмжээнд 4-дүгээрт, нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр бол 7-д, малынхаа тоогоор 13-т ордог юм том хошуу байсан байна. За боржгончууд бол зан заншилгүй бас өөрөг зан заншилтай. Үүний нэг онцлог нь боржгончуудын хаач байхгүй нарийн дэг заншилтай боржгон найр гэж байдаг. Энэ найр ч юм болохтой өндөр суудлын хэрэм битээ. Гэрийн эзэн энэ найрын дараагаад энд суугаад дараагаар нь лам зуугаад энэ талд нь дандаа бүсгөөчүүд энэ талд нь дандаа эрчүүд урд талынхаа өвдгийг босоо суудаг байхгүй юу? Энэ яагаад юм бэ нөгөөд үтсэн чинь Марко Пологийн бичснээр Хуула хааны ордны хуралдаа тэгж сууж ирсэн байт. Тэгэхээр бас тэнд холбоо байгаа үз. Тэгээд найрын дээр чинь илүү үг хэлж болохгүй, тамхи татаж болохгүй, харааж болохгүй, зөвшөөрлгүй босож болохгүй. Тэгээд энэ мөхний наваачаад нарийн болгоод айр гараанд торгоод ингээд найрлуул. Тэр нөгөөх нь тийм хурал цуглаан биш шүү дээ. Найр шүү дээ тий. Тэр найрын дээр энэ тийм дэгтэй. Гэх мэт ингээд ийм дэг журамыг тогтоож ирсэн. Энэ хаадын дэг журамтай ёс шиншил юм. Энэ боржгон морин хуур гэдгүүд тэр үед боржгон айл бүхэн гэртээ морин хууртай. Айлын хоомерд бурхнаас өрөөсөө салдаггүй. Энэ бурхан хаана вэ нөө тэндэл одоо бурхан шигэд айрлж тэрүүндээ хурж байдаг, тоглож байдаг, гэрийн жавар өргөж байдаг тийм юм. Ширэн цартай бүдүүн хэлгсэн дотор талдаа, нарийн хэлгсэн гадна талдаа биеийн талдаа. Одоо энэ манай хэрэгжилж байгаа сахар мастер хуур шүү дээ. Мастер хуураас бүх юмараа эсрэг. Мастер хуурч нь бол гадна талдаа
бүдүүн хялгасан, биеийн талдаа нарийн хялгастай ингэж аян тоглодог. Масрын хурал дандаа ингэж хороо даарч ингэж тоглодог. Манай борчхон марын хурал дандаа ингэж үеийнхээ юугаар илж ингэж цогж илж тоглодог. Энэ масрын хурал жинхэнэ оркестр зориод өгсөн хуур, жинхэнэ ард түмний гэрийн хөгжим бол одоо энэ л байсан энэ. Тэгээ урт энэ борчхон марын хурал уртын дуу тоглох, ерөөл магтаал хийдэг. Анх бол борж бүртэн доо маань одоо их Монгол улс байгуулагдсан цаг үеэс эхлэн одоо Чингис хаантайгаа хамт одоо үүсэж бий болсон гэж одоо судлаачид үздэг. За тэгээд үүнээсээ одоо уламжлаад бол ордны ихэс дэци одоо ордны өргөөний дуу гэж нэрлэгддэг. Энэ боржиг уртын дуу гэдэг чинь яасан сайхан дуу байдаг юм бэ? Нуглаа хуглаа ихтэй, шуранхай сайхантай их сайхан дуу юм а гэж зууны мандаа дуу чинь дордоггүй ярихгүй юу? Гэсэн эрен чин доктор аргагүй хөөд авах чинь ордныхын чинь гэж. За төв алах дуу маань бол маш өргөн дэлгэр одоо цар хүрээтэй нуглаа хуглаа дээшээ нуглаа хуглаа бол өргөнтэй дуулагддаг. Боржиг уртын дуу маань шүд хагас суулттай, ам хитрхи ангаадгүй одоо усны тус шиг бүнжигнөр, гялтгануур гэх юм уу одоо хамгийн наацхийн үгээр хэлэхэд түүгээрээ илүү одоо бусад одоо хөг аялгаас бол ялгаатай гэж үздэг. Багада их сайхан мөрзөлж исэн хүүхэд том болоод сайхан дуучин болдог. Анх тийм их суурин тавигддаг гэж бас үздэг. Хоолойн дасгал болдог гэж боддог. Ер нь судлаач бас тэгж үздэг юм л. Умарцаг маань бүр дэх үеэс ингээд одоо 7 их шиг тий их шиг том болтоор анх өмөрзөлж исэн. Тэгээд одоо ингээд сүүл рүүгээ ингээд нутаг хошуунд одоо өөр ингэсэн юутэй зарим нь умарцаг гин зарим нь гингоо гин аймаг ус сум сумаараа өөр одоо умарцаг гэдэг нь одоо юуны морины тарнаас үүсэлтэй гэж үздэг. Өндрөгийг нь болохоор умарцын нам суухай гэдэг тэр нөгөө бурхны морины тарин байна л да. Тэрнээс болохоор өндөр занууд зургаа болохоор одоо энийг гоё аялгуучлж гаргаа ингэж гаргасан түүхтэй юм билээ. Тийм боржиг байшин гэж ер нь ийм учиртай юм л да тэр чинь. Монгол байшин гэж модон байшин байхгүй юу? Монгол даяар байсан. Хамгийн одоо тийм модон Монгол байшинтай газар бол энэ боржиг сумд байхгүй юу? Эврээс устд нь юу ороогүй, хадаас ороогүй, дандаа эвлүүлээд өртсөн шиг углуурахтай 80 гаруй янзын углуурахтай тийм модон байшин байж гисэн. Тэгээ энэ бол нүүдэлчин зориос. Энэ нутагт яагаад ингэж хүлдсэн ихтэй зэрэг нөгөө хуураа амьсгалтай учраас илжирээгүй. Бос газрынхаа илжирч хангаах бол илжирч шүү дээ. Тэгээ нэгдүгээр, хоёрдугаар энд бол дандаа чулуун дээр тавьдаг байсан. Чулуу удаараас хязгаарч дэшег чиг нэвтрүүлдэг учраас илжирдэггүй ингээд байж исэн юм байна лээ. 8 чинээс авахгүйд л одоо хамгийн сүүл гомсрон дээрний сууж байсан энэ 16 чиний байшин хийдийн тэнд байж байгаа. 8 чиний байшин гэдэг нэг чи гэдэг нь 32 см. Мөн энергийн хүлээлттэй чойрын богдвол зүүн чойрын хийдийн тойр, цагаан дарих бурхан, давг сүндэл бурхны хөрөг, цайны зам, хүүхдийн овоо, археологийн үнэт дурсгалууд, цоорхоо аршаан, хүрийн ногоон, цэргийн алдрын хөшөө зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрууд олон бий. Ар Монголд бол олон хийд байгаа. Тэн дундаас боржигн хошуунд 2 том хийж байсан. Нэгдүгээр нь чойрын богдуудын 10 ингэрт одооны Марзаны хоолойн ихэнд дэвстэй хоол байж байгаа. Тэнд зүүн жанжин чойр гэж хийд. Дагдан дорж ноёны үед л тэр хийд байгуулагдсан байна. 1778 онд. Тэр хийд нь болохоор 1500-аад ламтай, цан айдартай, 5-аас 7 дацантай байсан байна. За энэ дацан чойр, мам, дүүнхэр, зурхай, жүдэт гэдэг юм ийм дацангуудтай. Тэр 1500-аад лам болохоор тэр
даацсангуудаа тусгайлан ном хүрдэг. Чойрын хийдийн чинь тэр дугуйн сум бол дандаа тийм боржигн байшингийн хэлбэртэй тэгж баригдсан. За ингээд энэ зүүн чойрын хийдэд шавлын сууж байсан тэр нэг сэтгүүлч агсан Нарангийн Ставкогооны дурдсныг би уншиж өгье. Тий. Энэ хүн өөрөө багтаа тэр хийдэд шавлын сууж байхдаа ингэж чойрын хийдийн шавнаар зөвхөн хурал номын мөр хөөсөн залбирэн бясалгаач төдий байгаагүй тэнд шавлын суусыг хэн боловч ном эрдэн шамдан суралцахын зэрэгцээ урлагын ухаанд мэрэгшин бурхан бүтээцэх ном судар барлах олшруулах модчлуу дархалж барилга барих алт хайлж мөнгө цутгах арьс нэхээ элдэж гутал ховц ойж ширэх хоол хүнсний зүйл бэлтгэх гэрээ модон эдэл тоон хан хаалга урлах зэрэг хүний хэрэгцээ бүхнийг хийдэг байсан хүмүүс байсны дээр чойр хийдэн зам харилцаа хөгжсөн их хөлийн газар байжээ гэж энэ хүн өөрөө шавилж байсан хувьд ингэж нарийн дорцсон. Тэгэхээр хийдэд байгаа тэр 1500 ламчин зүгээр нэг төвд ном уншаад байсан биш. Чөлөө цагаараа ингэж бас их бүтээн байгуулалт хийдэг. Одоо ч гэсэн чойрын хийдээ эргэн тойрон лам нарын бүтээсэн тэр сайхан чулуун дээр хийсэн бурхан нөтөл зөндөө байж. Хувьсгалын шуурганаар 1930-аад оны үед одоо устдаж өгөө болсон үүнтэй хажуугаас гаймангууд ирж бас энийг тодорхой хэмжээгээр хийдэг сүйтгэсэн. Манай чинь тэгээ тэр нөгөө сая нөгөө юуны цайны зам явж ирсэн гэдэг цайны замын хөшөө хийцсэн байж байгаа. Цайны зам явж ирсэн чинь зөвхөн жоохон эдүүлгийн зүйлс харж болдог байхгүй юу? Одоо нүүр гараа гадаг тунхуу гэдэг ширмэн тунхуу гэж байсан. Ширмэн тунхуу чинь ингээд нэг нь их том бартаг байгаа юм. Нэг нь юм цомцгоор байгаа юм. Тэр цомцгоор нь болохоор манай энэ хүндээ тарсан. Бартаг нь бус газараа тарсан. Тэгэхээр нэг худалдааны замд ойрох учраас бас соёлтын мэрэгэл хийнэ шүү дээ. Дэнгийн цогцгөл байж байгаа. Нөгөө ширмэн цогц. Бус газар ягсан том цогцол байж байвал энтгийх нэг тийм цэвэрхэн цогцол бас байсан. Тэр замыг дагсан Хятад Оросын худалдааны мохлог фөөсүүд байсан. Ийм учраас Монголын олон хошуу дотроос манай хошуу бол бас арай бас нэг элбэгжүү худалдааны эргэлт сайтай одоо бол тийм ээ. Ингээ малынхаа түүхээ дээр ингэж сольдог, худалдаадаг ийм байсан байх. Мөн Орос хятадын бас цахилгаан холбооны нэг станц байсан. Энэ станц нь одоо чойрын уулын баруун зүүн өв талд тойрон байж байгаа төмөр утасны станц гэж. Энэ мэд товчхолод төв соёлын олон дурсгал манай аймагт бий. Тиймээс ч сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч тодорхой төвшөнд ахиц амжилт гарсаар байна. Тухайлбал хувийн хэмжлийн аялал жуулчлалын бааз, амралтын газар, зочид буудал, томоохон үйлчилгээний төв, ресторанууд байгуулагдаж, нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлал хөгжиж эхлээд байгаа. Мөн жил бүр Монгол Сакура буй цэцэглэг хавар аялал жуулчлалын ивент өдрөлийг уламжлалт болгон зохион байгуулж байгаа бол Боржгоноор өгүүлсэн 17 сумдын дунд 4 жилд нэг удаа Боржгон өв соёлын наадмыг зохион байгуулсаар ирсэн. 2025 оны хавар Монголд анхлан олон улсын харваачдын дунд Боржгон хаадын харваа наадмыг амжилттай зохион байгуулж эхлээд байна. Цаашид говийн бүсийн хамтарсан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр аяллаа шинэ маршрут гаргах санаа чиглэлийг гарган идэвхтэй ажиллаж байна. 60-60-аар ивэх жаргалын наран мандаж 100-100-аар өртөөлөх нүүдлийн соёлон тэтгэж цагаан сүгэн дээжлэн цадиг түүхэн дээдэлсэн цайлган үрсийн инээдтэй хатирч хүлгүүдэн үрссэн хараагүйцэмгүй талдаан зээрийн сүргэний дэйсэн хүм бүгдийн хүслээр Боржгон голомтон батжсан жанжин чойрхон хормойно бат суурн бихчсэн сая өдрөг төмний минь үлми амгалан айгэ